Улсын ерөнхий прокурорын газрын ээлжид хэвлэлийн баг хурал эхэлж байна. За прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрх хэрэгжүүлөө нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, за зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчигдгөөс урьдчилан сэргийлэх, за мөн түнчлэн прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод нээлттэй хялбар болох ийм зорилт төвшүүлэн ажиллаж байгаа. Тэгэхээр 22 оны эхний хагас жилд энэ зорилтын хүрээнд прокурорын хяналтын ажлын чиглэл тус бүрээр прокурорын байгууллагаас ямар ажил арга хэмжээ зохион байгуулж хийсэн талаар өнөөдрийн хэвлэлийн баг хурлаар та бүхэнд мэдээлэл өгнө. За ингээд мэдээллийн эхэнд та бүхэндээ прокурорын байгууллагын үйл ажиллагааг үйлчлэгийг иргэдэд ил тод нээлттэй хялбар болгох зорилгоор хийсэн онцлог ажлуудыг танилцуулъя. За прокурорын байгууллага нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд хэрэг хян шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт зэргийг бол хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэх ийм үйлчлэгийг бол өдөр тутамдаа үзүүлж идэг. За прокурорын байгууллага нь одоо өнөөдрийн байдлаар улсын ерөнхий прокурорын газар, аймаг нийслэл, Сундунд, дүүргийн прокурорын газар гэдэг ингээд нийтдээ 39 нэгж прокурорын газар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр дээрх нэгж прокурорын газрууд нь 2021 онд иргэд болон хэрэг хян шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 17,860 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлсэн байгаа. За энэ оны хагас жилийн байдлаар гэхэд 8,410 гомдол төсөлтийг хүлээн авч шийдвэрлсэн байнамаа. Тэгэхээр нэг прокурорын газар бол жилд 70-аас 80 иргэдийн одоо өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байгаа. За жишээ нь улсын ерөнхий прокурорын газарт гэхэд өдөрт 10-аас 20 өргөдөл гомдлыг иргэдээс хүлээн авч бас хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэх ийм ажиллагаа хийд юм аа. Тэгэхээр иргэдийн хувьд зарим нь сард 2-оос 3 удаа бас зарим жилд 1 удаа ч гэдэг юм уу ингэж төрийн байгууллагаас үйлчлэгээ авдаг гэсэн ийм судалгаа тоо баримт гарсан байдаг. За прокурорын байгууллагаар үйлчлүүлж одоо энэ прокурорын байгууллагаар эрх ашиг хамгаалуулж байгаа иргэд сард 2-оос 3 доотлол нь ийм удаа одоо өргөдөл гомдол гарах ийм тохиолдол байд юм аа. За ингээд эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн иргэн одоо хуулийн этгээд нь одоо гомдлыг ингээд шатны прокурорын газар давзаалдах журмаар гаргах ийм шаардлага нөхцөл байдал үүсдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ тохиолдол болгонд тухайн иргэн одоо нэгж прокурорын газарт биечлээ очих эсвэл одоо өргөдөл гомдлоо шуудангаар илгээх зэргээр одоо цаг хугацаа зардал мөнгө гаргах ийм одоо асуудал үүсдэгэ. Тэгэхээр прокурорын байгууллагаас иргэдэд одоо энэ учирдаг энэ хүндрэл бэрхшээлийг одоо шийдвэрлэх иргэдэд прокурорын байгууллагын үйлчлэгийг илүү ойр болгох, хялбар болгох зорилгоор хоёр шинэ төрлийн үйлчлэгийг бол нэвтрүүлж эхэлж байгаа юм. Тэгэхээр нэгдүгээрт нь бол Монгол улс урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050, за засгийн газрын 2020-оос 24 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн үйлчлэгийг иргэдэд ил тод одоо нээлттэй болгох зорилгоор одоо үе шаттай захимжуулна гэсэн ийм зорилт төвшүүлээд энэ ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа гэдгийг бол бид бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр прокурорын байгууллага бас энэ чиглэлд анхаарч иргэд хэрэг хян шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр хүлээн авах шинэ төрлийн үйлчлэгээ бас нэвтрүүлж эхэлж байна. За тэгэхээр прокурор ЦГМ гээд прокурорын байгууллагын вебсайт захим хуудас байдаг. Тэгэхээр энэхүү сайтаар дамжаад иргэд өргөдөл гомдлоо шууд одоо харьяа нэгж прокурорын газар руу илгээх юм бүрэн боломжтой болж байгаамаа. За тэгэхээр өргөдөл гомдлоо илгээхдээ тухайн иргэн танилт нэвтрэлтийн дан системээр дамжаад e-Mongolia дахь одоо өөрийнхөө бүртгэлтэй нэвтрэх хэсгээр дамжиж ороод за тэгээд ингээд тухайн прокурорын газар руу өргөдөл гомдлоо шууд илгээх боломжтой. За өргөдөл гомдлыг хүлээн авсан талаар тухайн нэгж прокурорын газраас одоо тухайн хүний бүртгэлтэй цахим одоо шуудангийн хаягаар нь хариуг тэр доор нь илгээх ийм боломж нөхцөлийг бас бүрдүүлсэн байгаа. За үүнээс гадна прокурор ЦГМ-ийн сайтыг иргэдэд бас илүү ил тод нээлттэй болгох, прокурорын байгууллагын үйл ажиллагааг одоо нэг талаар бүхэл төрлийн мэдээллийг авах ийм бүрэн боломж нөхцөлийг бас бүрдүүлж шинжлэх ийм ажиллагааг хийсэн
ирсэн. Тэгэхээр прокурорын байгууллагын прокурор цэгийн сайт руу одоо орон нутаг гадаад улс хаанаас ч байсан одоо цагийн бүс хамаарахгүйгээр тухайн иргэн нэвтэрч ороод байгууллагатай холбоотой үйл ажиллагаа санал хүсэлтээ ингээд шууд чатбот системээр дамжуулаад энэ үйлчлэгийг авахын бүрэн боломж бүрдсэн байнамаа. За хоёрдугаарт нь прокурорын байгууллагаас энэ иргэдэд үзүүлдэг үйлчлэгийг хялбар болгох зорилгоор нийслэлийн үйлчлэгээний нэгдсэн төв болох Дүнжин гарав, Мишель салбар төвүүд дээр прокурорын байгууллагын нэг цонхны үйлчлэгээний төвийг шинээр нээж үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. За энэхүү төвийг прокурорын байгууллагын одоо чиг үүргийн хүрээнд хамаарах мэдээллийг нэг дор төвлөрүүлж үйлчлэгийг илүү одоо хялбар болгох зорилгоор ингэж байгуулж байгаамаа. За энэ одоо прокурорын байгууллагын нэг цонхны үйлчлэгээний төвөөр иргэд бол тухайн одоо өөрт хамааралтай асуудлаар өргөдөл гомдол санал хүсэлтийг бол гаргах боломжтой байгаа. Төвөөр дамжуулан за мөн прокурорын байгууллагын чиг үүрэг үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл зөвлөгөөг бол мөн очиж авч болно. За үүнээс гадна прокурортой биечлэн уулзах цаг товлох цагийн одоо уулзалтыг товлоод цагаа авах боломжтой байгаагаас гадна эрүүгийн иргэн төв архив болон түүний салбар архивт хадгалагдж байгаа шүүхийн шийдвэр прокурорын тогтоол зэргийг бол лавлгаа хуулбар мэдээллийг авахын бүрэн боломж нөхцөл бүрдээд байгаамаа. За тэгэхээр жишээ нь одоо улсын ерхий Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэн орон нутагт байгаа прокурорын газарт өргөдөл гомдол гаргахаар бол одоо заавал тухайн нэгж прокурорын газар руу биечлээ очих эсвэл шуудангаар явуулах шаардлагагүй өөрийн аль ойр байгаа энэ одоо салбар төвүүд дээр очиод өргөдөл гомдлоо илгээх ийм бүрэн боломж нөхцөл бүрдэж байгаа юм шүү. За тэгэхээр маргааш буюу 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 10 цагт Дүнжин гарав дахь салбар төв дээр энэ нэг цагийн үйлчлэгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа болно. Тэгэхээр иргэд хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид болон сэтгүүлчид та бүхнийг бас энэ төвөөр нээлтийн үйл ажиллагаанд оролцож бас төвийн үйл ажиллагаатай танилцаарай гэж урьж байна. За одоо 2022 оны эхний хагас жилд зөрчлийн эрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр хийсэн ажлын талаар энэ ажлыг хариуцсан улсын прокурорын газрын эхлэлийн прокурор Алдар их шиг та бүхэнд мэдээллийг танилцуулна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг төвшүүлье. За миний их мэдээлэл бол 2022 оны эхний хагасчлалын байдлаар зөрчлийн эрх бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр гол тоон үзүүлэлт, замун тус хяналтын чиглэлээр прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлсэн зарим онцлог ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. За 2022 оны эхний хагасчлалын байдлаар хүлээн авч шалгасан нийт зөрчлийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.5%-аар за зөрчлийн хэрэг бол 50%-аар ингэж тус өссөн үзүүлэлттэй байна. За энэ шалтгаан өрсөлдөг бол 2021 онд COVID-19 сар дахлын улмаас зөрчлийн гаралт одоо буурсан байсантай холбоотой байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа. За зөрчлүүдийн хувьд бол зөнхлөн үлддэг зөрчлүүдийн хувьд бол за замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хувь зөрчих зөрчил, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хувь зөрчих зөрчил бол хамгийн ихээр одоо өссөн үзүүлэлттэй байна. За энэ дундаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хувь зөрчих зөрчил бол хамгийн ихээр үйлдэгддэг. За энэ төрлийн зөрчлийг ихэвчлэн согтуугаар үйлдсэн бас нэлээдгүй хувийг эзэлж байгаа дүг мэдээ гарлаа. Ийм учраас одоо иргэд олон нийтээс согтууруулах ундааны зүйл хэрэгжсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний оролцохгүй байх, за замын хөдөлгөөний дүрм журмыг баримталж одоо энэ замын хөдөлгөөнд оролцож байгаа ч гэж ингэж прокурорын байгууллагын зүгээс бас өсөж байна. За сая бас хэлсэнчлэн прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрх хэрэгчлөө, нийтээр эрх аж сонирхлыг хамгаалах, за түүнийг зөрчигдгөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээх энэ зорилтыг дэвшүүлж ажиллаж байна. За энэ зорилтыг бас хэрэгжүүлэх чиглэлээр зөрчлийн эрх бүртгэх ажиллагаанд хяналттай ажлын чиглэлээр энэ зорилтыг хэрэгжүүлэхээр бас хяналтын ажлаа бас уялдуулж ингэж ажиллаж байна. За тухайлбал ерхий албан тушаалтнаас зөрчлийг шалгаад зөрчил үйлдэгдсэн гэж тогтоогдсон бол шийтгэл оногдуулж шийдвэрлэдэг. За үүнд прокурор хууль тогтоомж заасны дагуу хяналт тавьж, за үндэслэгүй шийдвэр байвал хүчингүй болуулахаар шүүхэд дүгнэлт өчиж шийдвэрлүүлдэг ийм хуулийн зохицуулттай.
За энэ арга хэмжээг улсын хэмжээнд эрхүй албан тушаалтны үндэслэл шийдвэрийг хүчинг болгох үржүүлэхээр шүүхэд үйлдвэрч арга хэмжээг улсын хэмжээнд өрнүүлж, за энэнийхээ үр дүнд 2022 оны эхний хагасчлалын байдлаар нийт 2516 дүгнэлт шүүхэд бичсэн байна. За үүнээс шүүхээр бол 1925 дүгнэлт хэлцэгдээд 1903 буюу нийт бичсэн дүгнэлтийн одоо 99% нь биелсэн ийм үр дүн гарсан байна. За мөн зөрчин шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэгт одоо эзэн олгогдогч нь тодорхой хэрэгт зөрчлийн хэрэглэлтийн хугацаа сунгаж шалгадаг, ингэж хүний эрхийг зөрчдөг байдал илэрсэн. За энэ байдлыг бас илэрж энэ хууль буруу хэрэгжилж байгаа байдлыг талсан зогсоох үүднээс за зөрчлийн хэрэглэлтийн ажиллагаа явуулж байгаа нийт 54 хэргийг одоо зөрчлийн хэрэглэлтийн ажиллагааны явцад хэрэгсгүй болгож шийдвэрлэж энэ хүний эрхийг хангахад бас анхаарч ажиллаа. За тодорхой төрлийн зөрчлийн талаарх мэдээллийг та бүхэн танилцуулъя. За та бүхний мэдж байгаа Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлтэд одоо байрлах MDCP компани одоо махны үйлдвэр боловсруулах үйлдвэртэй холбоотой энэ зөрчлийн хэргийг шалгаж байсан. За энэ зөрчлийг шалгаад за прокуророос эрүүгийн хэргийн гэмтэргийн шинжтэй байна гэсэн үндслээр за Монгол Улсын эрүүг үйлдвэрлэлийн тусгай ангийн 24-р зүйлийн 3-1 хэсэг зааснаар эрүүгийн хэрэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж за одоо холбогдох байгууллага шилжүүлсэн байгаа. За энэ хэрэгт бол одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа ингэж явагдаж байна. За үүнтэй холбоотойгоор Улсын эрхийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд танилцуулах хэлцээс мэргэжлийн эрхийн газрын одоо дарга холбогдох албан тушаалтнуудад ажил хэргийн уулзалт ярилцлага хийж за хүний хүн амын эрүүл мэнд эрүүл ахын журмыг зөрчих журмыг мөрдөж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар холбогдох арга хэмжээ авах талаар бас холбогдох үүргийг өгч ажиллалаа. За мөн нийслэлийн прокурорын газраас энэ 6 дугаар сард бол судалгаа хийсэн. За энэ судалгаа нь бол аж ахуйн нэгж байгууллагын дур мэдэн барилгыг зөвшөөрлгүй барих, барилгын захиалагч болон барилгын гүйцэтгэгчээс за хууль журмыг зөрчсөн энэ үйл ажиллагааны талаарх зөрчлүүдийг энэ судалгааны явцад илрүүлэн тогтоосон байгаа. За мөн бас энэ судалгааны мөрөөр за нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын дарга батчаагаад одоо бас энэ хариуцсан ажлынхаа чиглэлээр чиг үүрэг эрх хэмжээнийхээ хүрээнд эрсдлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг олон нийтэд таниулж одоо зөрчил үүдэгдэн гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгуулах тал дээр тодорхой ажил арга хэмжээ авч ажиллах талаар бол албан бичгийг ингэж хөрвүүлж ажилласан байна. За бид мөн одоо хууль зүйн дотоод хэргийн сайдын 2019 оны А101 дугаартай тушаалаар батлагдсан замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмаар зохицуулагдж байдаг. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, төр саатуулах үйл ажиллагаа нь одоо хууль тогтоомжны хүрээнд нийцж байгаа хэсгийг одоо шалгах энэ шалгалтыг бол эхлүүлээд байна. Энэ шалгалтыг бол төвийн 6 дүүргийн хэмжээнд энэ шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Та бүхний бас мэдж байгаа энэ олонний анхаарал, олонний хэл ам нэлээд анхаарал татсан ийм зөрчлүүд, энэ үйл явдлууд бас болдог. Та бүхнээс сошиал юугаар мэдээлэлээр гардаг. Энэ бид нар яг хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж байна уу? Энэ үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцж байна уу гэсэн хэсгэнд бас нэгдсэн нэг дүгнэлт хийх зорилгоор энэ шалгалтыг явуулж эхлээд байна. Энэ шалгалтын дүн бол 7 сарын сүүлээр нэгтгэгдэж гарна. За энэ шалгалтын үр дүнд үндэслэл бид цаашид авах ажил арга хэмжээгээ тодорхойлж ингэж ажиллахаар бас ийм ажил энийгээрээ бид нар хүний эрх хэрэгчлөө хамгаалахад хангад чиглэсэн энэ ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэсэн үг юм аа. За ингээд миний хийх товч мэдээлэл бол ингээд дуусч байна. За мэдээлэлтэй буюу зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хэлэлтэй хяналтын ажлын чиглэлээр та бүхнээс тодруулж асуух асуулт байвал хариулъя. Яг нисээд дараах байдлын төрийн байгууллагын гишүүн хүмүүсийн одоо хамаарал гаргасан ганцхан махны үйлдвэрийн дэвтэрийн шалтгаанаас гадна энэ одоо шийдвэр мэргэжлийн хэмжээнд ямар байгууллагын усаас за тухайн зөрчил болоод эхлээд бол зөрчлийн талаар хомдол мэдээллийн бүртгэлд авч зөрчлийн хэрэг нэгдэж шалгагдаж байсан. За тухайн үйлдэлийг бол бас үзээд холбогдох шалгалтын ажиллагаа явуулаад дээр үйлдэл нь бас эрүүгийн гэмтэргийн шинжтэй байна гэсэн дүгнэлтийг хийгээд эрүүгийн хэрэг бүртгэгчдийн хэрэг нээж шилжүүлсэн байна. Тэгэхээр одоо энэ хэрэг маань өөрөө хэрэг бүртгэгчдийн шатанд явагдаж байгаа учраас холбогдох асуудал, таны ярьсан асуудлуудыг тодруулан шалгаж байгаа.
Энэ дээр бас манай энэ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт ажил хариуцсан прокуроруудаас тодорхой илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх байхаа гэж бодож байна. Хэд нэг зүйл бас орж байна. Таас бодос нэг зүйлээр бүрдүүлж авах гэдэг машин ачаал хийжүүлж өгөх зүйл байна л да. Долоон сарын сүүлээр яг одоо агуулга гэдэг нь бол 7 орчим жил явсан юм үйл ажиллагаа байнга зөрчилтэй байна гэж. Гэтэл одоо нэгдсэн байдлаар ийм олон жил сарын дараа дахиад нэг хянаа шалгана гэдэг чинь ямар зөрчилтэй зүйл вэ гэдэг яриад байгаа юм шиг болчихлоо талаас санагдаад байна. Ер нь өмнө нь ямар хяналтыг ер нь прокурор хуулийн байгууллагууд энэ дээр тавьж исэн юм бэ? Хамгийн нийт гардаг хийгээд одоо эрхийн гэдэг чинь энэ үйл ажиллагаас зөвж болох юм шаардлагатай нөхцөл нь юу юу дээр үүсдэг вэ? Яг хүний эрхийг зөрчсөн үндслүүд нь тэр олон гарч ирсэн байх тохиолдлууд нь яг ч болж юм 100% байдаг авсан бол. За энэ тээврийн эрсдлийг зөөн шилжүүлэх төр сатуулах үйл ажиллагаа бол одоо прокурорын бүртгэлд орж хяналтанд орж бол энэ үйл ажиллагаа явж байгаагүй. За энэ үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдөж байна уу? Хууль тогтоомжид нийцж байна уу? Эсхийг одоо бид нар бас прокурорын байгууллагаас санаачлаад энэ одоо ажил арга хэмжээг бол шалгалтын хүрээнд төвийн 6 дөрөвтөр шалгах ажиллагаа бол эхлүүлээд байна. Энэ шалгах ажиллагаагаар болгох хууль тогтоомж дүрмд нийцж юу? Мөн энд хүний эрх чөлөө эрхэн зөрчигч байна гэдэг талаар бас нэгдсэн дүгнэлт хийх юм аа. Бид ямар ч гэсэн энэ ажлыг бас эхлүүлээд нийгэмд одоо энэ гараад байгаа энэ ажлыг асуудлуудыг бид нар энэ шалгалтынхаа хүрээнд бас тогтоож холбогдох арга хэмжээ авахаар ингэж ажиллаж байна. Хүний эрхтэй холбоотой одоо зөрчлүүд ер нь энэ онд одоо ямар кейсүүд одоо жишээлбэл ямар кейсүүд одоо 1-2 жишээ За би бас мэдээлэлтэй дурдсан. Ер нь бол зөрчлийн гаралтын байдлыг үзэхэд ер нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын товд зөрчил хамгийн ихээр үлддэг. Энэ зөрчлийг бас үлдэх байгаа шалтгаан нөхцөлийг бид нар бас шатаарлан шатааруулсан арга хэмжээтэй судалдаг, шалтгаан нөхцөлийн тогтоодог. Ингээд үзэхэд бол нэгдүгээр жолооч нарын маань одоо замын хөдөлгөөнд соёлгүй одоо хууль журмын дагуу оролцдог байдал нөлөөлдөг. За хоёрдугаарт бол тээврийн хэрэгслийг согтуугаар тээврээс жолоодсон зөрчлөөр нэлээдгүй хувийг эзэлж ингэж байдаг. Энэ нь цаанаа хүний аймнаас эрүүл мэндэд тохирол учруулах энэ бас шалтгаантай учраас энэ дээр бас ард иргэдийг замын хөдөлгөөний хууль дүрмийг одоо мөрдөж замын хөдөлгөөнд оролцооч. Цогтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд битгий оролцооч гэж ингэж ард нийтдээ уриалмаар байгаа. За мөн би түрүүн бас дурдсан бас тодорхой хүний эрх зөрчигдсөн асуудлуудыг бас үе шатаа ингээд шалгаж явж байна. Миний мэдээлэл дурдсан тэр үндэсний аюулгүй байдлын тухай зөрчлүүд болон за барилгын тухай хууль норматив журам зөрчсөн холбоотой зүйлүүдийг бас бидэд холбогдох арга хэмжээ аваад ингэж ажиллаж байна. За баярлалаа та. За баярлалаа. Одоо та бүхэнд Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт харилцан ахлах прокурор Оргил Очир мэдээллийг танилцуулна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт авах хэлцээс за тус хяналтын ажлын чиглэлээр за хийсэн ажлын гол тоон үзүүлэлтүүд болон зарим онцлог ажлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг давж танилцуулъя. За прокурорын байгууллага 2022 оны эхний хагасчлалын байдлаар бол нийтдээ 55,018 гэмтэргийн талаарх гомдол мэдээлэлд бол хяналт тавьж ажилласан. За үүнээс бол үндсэндээ 27% нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. За мөн 14.5% нь эрүүг эрг үсгч ялагчаар татаж шалгуулсан байна. За гэмтэргийн талаарх гомдол мэдээллийн тоо өнгөрсөн оны мөн үеэс болохоор 74.8% өссөн юм үзүүлэлт байгаа. Энэ бол ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан байна. Үүнтэй холбоотойгоор гэмтэргийн гаралт өсчээ гэж дүгнэхээр байна. За мөн нийт гэмтэргийн талаарх гомдол мэдээллийн 98.6%-ийг бол цагдаагийн байгууллага шалгасан байна. 1.3%-ийг авилгатай тэмцэх газар хүлээн авч шалгасан байна. За 0.1%-ийг тагнуулын байгууллагаас ингээд тус хүлээн авч шалгасан байна. За мөн нийт гэмтэргийн талаарх гомдол мэдээллийн 75.8%-д нь бол нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрууд хяналт тавьж ажилласан бол 24.2%-д нь аймгийн прокурорын газруудаас хяналт тавьж ажиллажээ.
За та бүхэндээ нийт хэрэг хүртгэлд явуулсан хэргийн талаар товч танилцуулъя. За хагасчлалын байдлаар бол 40,373 хэрэг хүртгэлт дээрэгт бол прокурорын байгууллагаас хяналт тавьж ажилласан. За үүнээс 14.6% нь шууд эрэг үүсгэж ялагчаар татсан байна. За хэрэг хүртгэлд явуулсан хэргийн тоо мөн өнгөрсөн оны мөн үеэс 15.5% өссөн юм үзүүлэлттэй байна. За зонхлон үйлдэгдэж байгаа хэрэг хүртгэлт дээргүүдийг танилцуулъя. За нийт хэрэг хүртгэлд явуулсан 40,373 хэргийн 35.6% бол хулгайлах гэмтэрэг эзэлж байна. Харин 22.4%-ийг заллих гэмтэрэг, за 9.2%-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн охирол санаа туучруулах гэмтэрэгүүд бол тус эзэлж байгаа юм таа үзүүлэлттэй байна. Хамгийн их үйлдэгдэж байгаа хэргүүд байна. За бас та бүхэн сонирхол үүднээс бол нийт хэрэг хүртгэлд явуулсан хэргийн 1.6%-ийг бол авилгын гэмтэрэг буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэмтэрэг бол эзэлж байна. За мөрдөн байцаалт явуулсан эргүүдийн талаар танилцуулахад нийт бол 15,433 эрэгт бол прокурорын байгууллагаас хяналт тавьж ажилласан. За үүнээс бол 53.4% нь прокурорын байгууллагаас ялах дүгнэлт үйлдсэн байна. За харин 2.6% бол хэрэгсэхгүй болгосон байна. За мөн мөрдөн байцаалт явуулсан нийт эргийн 81%-ийг за хөнгөн ангиллын гэмтэрэг эзэлж байгаа бол үлдэх 18.9%-ийг бол хүнд ангиллын гэмтэрэг эзэлж байна. Харин 0.1% нь бол хуучин 2002 оны эрэг үеийн зөвлөлттэй гэмтэргүүд байна. За мөрдөн байцаалт явуулсан нийт 15,433 эргээс бол зонхлон үйлдэгдсэн хэргүүдийг танилцуулахад бол 33% заллах гэмтэрэг эзэлж байна. Нэгдүгээр хамгийн их хувийг эзэлж байна. 27.9% нь хүний эрүүл мэндэд хөнгөн охирол санаа туучруулах гэмтэрэг, 13.6%-ийг бол хулгайлах гэмтэргүүд тус эзэлсэн юм тав зүйлтэй байна. За прокурорын байгууллагаас бол 2002 онд хүний эрх хэрэгчлөө, нийт ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдгөөс урьдчилан сэргийлэх, за мөн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилттой хүрээнд бол яг хэрэг хүртэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын чиглэлээр бол дараах бас ажлуудыг хийж гүйцэтгэж ажиллалаа. За үүнээс бол хүний эрх үндэсний комиссоос сүүлийн 2 жилийн хугацаанд прокурорт ирүүлсэн зөвлөмж шаардлага, иргэдийн гомдол төсөлтийн шийдвэрлэлийн байдлыг бол улсын хэмжээнд судалж үзсэн. За энэ хугацаанд бол тус комиссоос бол нийт 44 гомдол шилжүүлэн ирүүлсний дийлэх буюу 34.1% нь бол мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдсөн байна. За 35.6% цагдаа орох байр 20 анги яллагдагч ангид бол яллагдагч ялтны эрх зөрчигдсөн байна гэсэн утга бүхий гомдлууд бол ирүүлсэн байсан. За үүнтэй холбоотойгоор бид бүхэн судалгааны дүн үзлээд бол хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн албан бичиг, за иргэдийн гомдол өсөлтийг шалгаад, за шийдвэрлэх ажиллагаанд бол анхаарал хандуулж энэ талаар бол хяналтын ажлыг чиглүүлэн ажиллаж байна. За мөн дараагийн нэг чухал ажил бол улсын ерхий прокурорын газраас бол кибер аюулгүй байдлын эсрэг болон захим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмтэргийн гаралт шийдвэрлэлийн байдлыг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан. За судалгааны дүнд бол ерөөсөө захим гэмтрэг үйлдэж захим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмтэргийн бол нийт 80.7% бол захим хэрэгсэл ашиглаж заллих гэмтрэг бол эзэлж байгаа билээ. За ингээд судалгааны дүн гүнзлээд улсын ерхий прокурорын дэрэгдэх зөвлөлийн хуралдаанаар хилцээд хэд хэдэн арга хэмжээг авахар шийдвэрлээд, за юуны түрүүнд бол энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрчимжүүлэх нь зүйтэй юм байна гэсэн шийдэл түрээд, за мөн шин тутам гарч байгаа энэ крипто валют, за кибер орчинд үйлдэгдсэн гэмтрийг шалгаж шийдвэрлэх талаар мөрдөгч прокуроруудыг бол мэргэжүүлэх сургалт зохион байгуулах нь зүйтэй байна гэдэг. За прокурор цагдаагийн байгууллага, дотоод иргэний их сургуулийн багш, судлаачдыг оролцоотойгоор бол мөрдөгч прокурорууд зориулсан энэ төрлийн гэмтрийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлаар бол аргачлал боловсруулах ажил одоо яг хийгдэж байна. За мөн дараагийн нэг чухал асуудал бол практик дээр бол гэмтрэг үйлдэж байх үед эсвэл үйлдсэн доор нь барьсан, за мөн гэр чохрогч гэмтрэг үйлдсэн гэж шууд заасан, за мөн зарим тохиолдолд хойшлуулшгүй тохиолдолд, за мөн тухайн хүний хувцас би ямар нэг эд зүйлээс нь гэмтрэгийн улмаар илэрсэн зэрэг тохиолдолд бол шүүхийн зөвшөөрлгүй хууль заасан үндэс журмын дагуу баримтлах ажиллагааг явуулдаг. За энэ хүн шалгалтыг бол баримтлах ажиллагааг явуулсан үйл ажиллагаадаг бол шалгасан байгаа прокуророос. За тэгээд энэ талаар бол хүний эрхийг хангаж ажиллах талаар улсын хэмжээнд бол захин хилцүүлэг зохион байгуулж нийт харьяа прокурорын газруудад анхааруулах үүрэг чиглэл өгч бэлтгийг тооцож ажиллаж байна. За дараагийн чухал асуудал бол дасан сэргийлэх арга хэмжээ гэдэг одоо яригддаг энэ хууль заасан. За дасан сэргийлэх арга хэмжээ бол нийтдээ бол 2022 оны эхний хагасчлалын байдлаар бол 11,234 яллагдагчд бол дасан сэргийлэх арга хэмжээ авсан. За үүнээс бол 4.4% нь Монголоос хилээр гарахыг хязгаарлах. Одоо та бид бүхний ярьдгаар бол хилийн ориг. За 8.9% нь бол цагдаа орих. За дийлэнх буюу 86.9% нь бол хувийн баталгаа гаргуулах. За бусад хөнгөн төрлийн дасан сэргийлэх арга хэмжээ бол авсан байна. За цагдаа орих дасан сэргийлэх арга хэмжээ бол нийт дасан сэргийлэх арга хэмжээ 8.9%-ийг эзэлж байгаа юм тоо үзэлтэй байна.
За мөн хойшлуулшгүйгээр баривчлагдсан сэжигтэн бол нийтдээ бол энэ хагасчлалын байдлаар бол 545 сэжигтнийг бол баривчилсан. За үүнээс бол 300 сэжигтэнд нь эрүүгээр үсгэж ялгчаар татаад үргэлжлүүлээ цагт ойрсон байгаа. Харин 245 сэжигтнийг бол шүүхээс болон прокурорын тогтоолоор сулсан байдаг. За сулсан үндслэлийн бол дийлэнх нь буюу хууль заасан 48 цагийн хугацаа дууссан. За мөн тухайн сэжигтэнд холбогдуулан эрүүгээр үсгэж ялгчаар татах хангалттай баримт цуглараагүй. За мөн сэжигтэнд холбогдуулан эрүүгээр үсгэж ялгчаар татсан боловч цагт ойрох шаардлагагүй үндслэл шаардлага байхгүй нэ гэж үзээд бас сулсан тохиолдлууд дийлэнх нь байгаа. За мөн олонний дар дэргэдэд бас анхаарал үүднээс нь захим залилангийн гэмтрэг хэрхэн үйлдэгдэж байна. За үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээнүүд байна вэ гэдгийг л та бүхэнд бас танилцуулъя. За кибер орчин захим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа хэрэгүүдийн бол манай улсын иргэд бол аль ч улс орноос интернетийн сүлжээ ашиглан энэ бол гэмтрэг үйлдэгдэх боломжтой. Гадны иргэд ч бай дотоод иргэд үйлдэгдэн гарч байгаа. За манай улсын иргэдийн түгээмэл ашигладаг Facebook, Instagram, Gmail зэрэг хэлийн чанарт сервертэй вебсайтуудыг хэрэглээндээ ашигладаг. За энэ бол дийлэнх тохиолдолд бол хуурамч хаягнаас хандлт хийгдэн үйлдэгдэж байна. За иргэд нийгмийн сүлжээнд нэвтрэх нууц үг, за нэвтрэх нэрээ бол өөрийн нэр, за төрсөн огноо өөрийн болон гэр бүлийн гишүүний утас, автомашины дугаар зэрэг бусад этгээд одоо тэрийг нь мэдэж тааварлаж болох үс энгийн байдлаар үүсгэх нь бас энэ төрлийн гэмтэрэг үйлдэгдэн гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзсэн судалгааны дүнгээс. За мөн улмаар тухайн тэр нэвтрэх нэр нууц үг нь олсон гэмт этгээд бусад тэр ойр танил тал ойрын хүмүүс рүү за би хүнд байдалд орлоо, яаралтай мөнгөний хэрэг гарлаа, мөнгө шилжүүлээч гэдэг байдлаар хандаад за бусдыг төөрөгдөлд оруулж заллах гэмтэр ихээр үлдэгдэж гарч байна. За мөн хурамчаар нэг мэдээллийн сайтыг бас өөрөөж хурамчаар үлддэг юм арга бас байна. Тэгэхээр хүмүүсийн сонирхол татсан мэдээллийг тавиад тухайн мэдээллийг дэлгэрүүлэн үзэх холбоосыг байршуулдаг. За иргэд нөө тухайн мэдээллээ үзэхэд наривчлал авахын тулд холбоосоор нэвтрэхээр тухайн холбоос нь тухайн хэрэглэгчийн нэвтрэх нэр нууц үгийг шаарддаг. За хэрэглэгч бол үүнийг сайн нэгтлэлгүйгээр нэвтэрч орсноор бол тухайн этгээд бол нөгөө холбоосороо тэр холбогдох мэдээллийг нь олзож авдаг ийм бас аргаар энэ зэллэх гэмтрэг үйлдэгдэн гарч байна. За мөн Facebook нь бол манай улсын хувьд бол 50,000 гаруй гүйлгээ хийгддэг захим худалдааны одоо хамгийн эрэлттэй платформуудын нэг болсон гэсэн судалгаа байгаа. За тэгэхээр Монголын нийт Facebook хэрэглэгчдийн 25% нь онлайнаар худалдаа эрхэлдэг гэсэн тооцоо гарсан. За үүн дээр үндэслээд бол баг бүтээ зээл олгоно, онлайн худалдааны захиалга авч хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг байдлаар иргэдийг төөрөгдөлд оруулж за амар хэлбэр аргаар мөнгө олох сэтэл санаа сэтлийг төрүүлээ зарын дагуу холбогдсон иргэний хэрэгцээ шаардлагад үндэслэн заллих гэмтрэг бол ихээхэн үйлдэгж байгааг бас бид хүмүүс анхаарах шаардлагатай байна гэж үзсэн. За мөн бас имэйл сүлжээ үйлдэг захим одоо имэйлээр бол гарч байгаа эргүүдийн хувьд бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага иргэдийн зүгээс бол тогтмол харилцдаг гадаад улсын байгууллагуудын захим шуудангийн хаягийн одоо нэг үсэг одоо тоо цэг таслыг өөрчлөөд төөрөгдөлд оруулаад хандлт байдлаар ингээ харилцаад ингээ явснараа тухайн иргэдийн одоо тэр дансны дугаар эдрийг төр өөрчлөөд өөр дансны дугаар явуулаад бас тэрүүгээр нь дамжуулаад заллих гэмтрийг үйлдэгдэн гарч байгаа тохиолдол бас мөн ихээр гарч байна. За мөн дараагийн гэмтрийн үйлдэлийн бас нэг арга бол одоо таксигаар үйлчлүүлж байгаа таксины жолоочийн болон одоо ИТМ-с мөнгө авахар ойчилж байгаа хүмүүсийнхаа хам зогсчихсан хүмүүсээсээ бол дансаа түр ашиглуулаач ингээд миний одоо данс ингээд түр болооглуулсан байна. Ашиглах боломжгүй байна гэдэг байдлаар бол дансыг авч ашиглаад заллих гэмтрэг үйлдэх тийм тохиолдол ихээхэн гарч байна. Ингээд иймд бид бүхэн бол эдгээр хэлж ярьсан зүйлд маш сайн анхаарад бусдад заллиулахаас болгоомжлох одоо ялангуяа захим заллингийн гэмтрэгээс бол нийтээрээ иргэд бид бүхэн урьдчилан сэргийлэх дор бүрнээ бол анхаарах шаардлагатай байна гэсэн зүйлийг та бүхэнд мэдээлэл хүргье. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа. Ингээд нэмж тодруулах зүйл байвал та бүхний асуултанд хариулъя. Заллигийн гол шалтгаан нь юу вэ? Монгол урьдчилан сэргийлэх нэгдүгээр баярлалаа. Одоо мөрдөн байцаалын хяналтаа шалгалтын дээр ямар дараалтаар ажиллаж байна? Үндсэндээ бол яг саяны анхааруулсан тэр ийм гэмтэргийн үйлдэлийн аргуудаар бол захим
зарилах гэмтрүүд бол үйлдэгдэн гарч ийнэ гэж сая та бүхэн танилцууллаа. За энэ тохиолдолд бол иргэд гэмтрийн талаарх гомдол гаргасан, за мөн холбогдох гэмтрийн талаарх мэдээллийг мөрдөх байгууллага илрүүлснээр ба шууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Шаардлагатай тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд хэрэг бүртгэлтэй ажиллагаа явуулж гэмтрийг үйлцээ этгээдэг олж тогтоосон тохиолдолд бол ялагчаар татаад мөрдөн байцаалтай ажиллагаа явуулж байгаа. Энэ бол цагдаагийн байгууллага үндсэндээ гол шалгаж байгаа. Тэр дундаа цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмтрэгтэй тэмцэх хэлц бол илрүүлэх чиглэлээр тодорхой яг мөрдөн шалгах ажиллагаануудыг бол дагнан гүйцэтгэж байгаа. Нэг зүйл тодорхой асууж та ярианд өгч байгаа. 1.6% ажлын гэмтрэг дотор тэр одоо хэрэг том жижиг яг зөв байдал тохиолдсон. Гэхдээ нийтэд одоо нийтийн боломжоос тусгайлсан бусдад их хэмжээний хөрвүүлсэн гэж утгаараа ажлын хэрэгт нэр устай нэг ёстой байгаа. Хүмүүс сонсож явах ёстой байх. Тэгэхээр зүгээр 1.6% гэдэг тоо яриа өгчөөр бол юм анхаарал татдаг. Тэгэхээр боломжтой хүмүүндээ та хамгийн одоо их мөнгөтэй ч юм уу гэдэг тоо гарсан хэрэгүүдийн дөрвж өгөөч. Тэрнээс гадна Хөгжлийн банкын асуудлыг бол за 90 төлж явж байгаа байна гэдэг утгаараа иргэд олонний зүгээр тайвширч шуулгаад тэгтэл нөгөө үеийн хугацаанд татсан чанаргүйгээд үүний ард ашиг сонирхлын ч юм олон яг нөгөө хэрэгт хууль зөрчил үйлдэл байгаа даа шүү дээ. Яг төлөлт нь яг явж байгаа юм байна бага. Гэхдээ хэрэг нэг ямар шатнд явж байгаа вэ гэдгээс тодорхойлж байна. За Хөгжлийн банктай холбоотой иргэдэр бол үндсэндээ бол дагнаж манай нийслэлийн прокурорын газраас бол хяналт тавьж ажиллаж байгаа. Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. За хэрэг бүртгэлтэн шалгагдж байгаа эргүүдж байгаа. Мөрдөн байцаалтанд шалгагдж байгаа үндсэн багц бол 4 эрүүгийн хэрэг бол шалгагдж байгаа. Тэр хэрэг бүртгэлтэн шалгаж байгаа эргүүдээр бол гэмтрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмтрэг үйлдсэн этгээдийг яг олж тогтоогоод ялагчаар татах ажиллагааг үргэлжлүүлэн явагдаж байгаа. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл бол манай нийслэлийн прокурорын газраас ерөнхий прокурорын орлогч за мөн хэлцээний дарга ирсэн байна нийслэлийн прокурорын газрын тэр хүмүүсээс бол шаардлагатай дэлгэрэнгүй мэдээллийг тавьж өгөх баха. Мэдээж бол нийгмийн хор оюулын хувьд бол мөн өндөр байгаа. Авилгын гэмтрийн хувьд бол манай улсын хувьд ч гэсэн эрүүгийн хууль тогтоомж, эрүүгийн эрх хянаж турлах хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол их хурал дээр бол нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл бол ингээ хилцэгтэй сая бол бас буцсан байсан. Тэр нь бол өөр бусад шалтгаан үндэслэлээр бол буцсан гэж бол ойлгосон байна. Ер нь бол зарилах гэмтрийн буюу авилгын гэмтрийн хувьд бол нийгмийн хор оюул бол өндөр байна. Одоогийн байгаа байдлаар бол ялын бодлого бол их сул байна. Ялын бодлого сул. Улс төрд нөлөө бүхий итгээд л биш бол эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэмтрэгт 5 жил хүртэл хугацаагаар л хорих л та. Энэ дээр бол улсын хурал за мөн хууль санаа арчлалын зүгээс онцгой анхаарал бол ялын бодлогыг шаардах талаас нэмэлт өөрчлөлтийн төсөл одоо яг хилцэгдэж байгаа цаг үед. Та бүхэнд өдрийн мэнд хүргье. Улсын ерөнхий прокурорын газрын ял идлүүл ажиллагаанд хяналт тавих хэлцээс за 2022 оны эхний хагасчлалын байдлаар хийж хэрэгжүүлсэн. За зарим онцлог ажил, за зарим тоон үзүүлэлтийн талаар товч мэдээлэл өгье. За прокурорын байгууллага нь Монгол Улсын үндсэн хууль болон прокурорын тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу шүүхөөс эрүүгийн эрхт ял шийтгүүлсэн хүмүүст одоо хуулиар тогтоосон журмын дагуу ял идлүүлэх ажиллагаа явуулж байна уу гэдэгт бол хяналт тавьж ажилладаг. За энэ маань бол прокурорын байгууллагын үндсэн чиг үүрэг юм бол нэг нь юм. За өөрөөр ингээд энгийн үгээр та бүхэнд хэлэх юм бол за тухайн ял шийтгүүлсэн этгээд маань за хууль журмын дагуу яг одоо шийдэх тогтоолдоо заасан үндсэн ялаа эдэлж гин үгүй юу гэдэгт бас хяналт тавина. За нөгөө төвөр за тухайн ялтны бас ял эдлэх явцад хууль тогтоомж зөрчигдөж гин үү тухайн ялтны бас эрхийг зөрчиж гин үү гэдэгт бол прокурорын байгууллага маань бас хяналт тавьж ажилладаг. За энэ үүргийг бол улсын хэмжээнд нийтдээ 48 прокурор хэрэгжүүлж ажиллаж байна. За улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд 21 хорих анги, за нэг сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, за 28 цагдаа орох байр үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдрийн байдлаар бол тус хорих ангиудад бол одоо 3680 орчим хоригдол ял эдэлж байна. За дээрх ялтнуудаас 64.7% нь бол одоо хаалттай дэглэмд ял эдэлж байгаа бол за 35 орчим хувь нь бол нээлттэй дэглэмд ял эдэлж байна. За дээрх хоригдлуудаас 0.8% нь бол одоо өсвөр насны хоригдлууд байна. За мөн 6 орчим хувь нь бол эмэгтэй хоригдлууд ял эдэлж байна. За мөн 0.8% нь бол гадаадын иргэн өнөөдрийн байдлаар бол ингээд ял эдэлж байна. За нийт 28 цагдаа орох хооронд бол за 2900 орчим бол хүн цагдаа өргөцсөн.
За баримтлах ойруудад бол нэг 10,000 гаруй хүн баримтч итгэлээ эдлээд ингээд дууссан байна. За мөн прокурорын байгууллагаас хорхоос үйлдвэрлэлийн болон тэнцэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажилладаг. За 2022 оны хагасчлалын байдлаар бол нэг 14,000 орчим хорхоос үйлдвэрлэлийн болон тэнцэх албадлагын арга хэмжээ авагдсан хүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хяналт тавьсан. За энэ хяналт авах явцад хууль тогтоомжийн хэрэгжилтийг бол прокурор давхар хянж ингэж ажилласан байна. За 2022 оны эхний хагасчлалын байдлаар прокурорын байгууллагаас хийж хэрэгжүүлсэн зарим онцлог ажил арга хэмжээний талаар та бүхэн танилцуулъя. За нийт цагдаа орох байр хорхингуудад техникийн хяналт хамгаалалт за хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж байгаа эсхийг бол улсын хэмжээнд нэгдсэн байдлаар бол прокурорын байгууллагаас бол шалгаж үзлээ. За дээр шалгалтын өрөөнд бол за цөөнгүй зөрчлүүд бол илэрсэн. За энэ зөрчлүүдийг бас тодруулж хэлэх юм бол за тухайн яалтны зорчих бүс за зарим одоо тухайн объектийн одоо коридор тийм газруудад одоо техникийн хяналт хамгаалалт буюу энэ камерын хяналт бол бас хангалтгүй хэрэгжиж байна. Тухайлбал одоо камер байрлуулаагүй бүсүүд байна. Дээрээс нь тухайн камерууд нь бас чанарын шаардлага хангагдгүй. За дуу төрсний болон одоо энэ ашиглалтын шаардлага хангахгүй ийм зөрчлүүд бол илэрсэн. За энэ зөрчил маань бол мэдээж бас энэ төсөв мөнгө санхүүгийн холбоотойгоор бас энэ зөрчил маань ингээд өдөө хүртэл явсаар ирснийг бол прокурорын байгууллагаас бас шаардлага шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бол шаардлага өргүүлсэн. За мөн бид хууль зүйн яамд бол за энэ тал дээр бас анхаарч ажиллах ийм албан бичиг хүргүүлснээр бол дээрх зөрчил маань бас үе шаттайгаар арга хэмжээ авсны үндүнд бол арилж байна. За энэ ажил арга хэмжээг авч хэрэгжүүлснээр бол одоо тухайн байгууллага одоо тэр хорхинг цагдаа орох байранд хоригдож байгаа хоригдлын эрх бас зөрчигдгөөс урьдчилан сэргийлэх за мөн ирээдүйн шүүхээс урьдчилан сэргийлэх тухайн одоо нэгж байгууллагын одоо ажиллаж байгаа албан агчдын бас аюулгүй байдлыг хангах за ийм ач холбогдолтой бол ажил болсон гэж үзэж байгаа. За дараагийн ээлжинд бол бид бас мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан за нэгж байдаг юм газрууд байдаг. Тухайлбал одоо энэ өдөө орон нутагт алслагдсан сумдууд байгаа. За энэ дөр бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан байдаггүй албан агч бас энэ дөр үйл ажиллагаа явуулдаггүй байгаа. Энэ нь бол одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын маань бас оронтой бүтцтэй холбоотой. За энийг бол хууль тогтоомжоор бол тухайн газарт бол дээрх одоо цагдаагийн байгууллага тухайн одоо орон нутагт байгаа хэсгийн төлөөлөгч нар маань одоо дээрх чиг үүргийг бол хэрэгжүүлж ажилладаг. За энэ үүргээ хэрхэн биелүүлж байна гэдэг энэ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд бол бид бүхэн шалгаж харцлын байдлаар бол ингээд үзлээ. Тэгээ ингээд шалгалтаар бол бас л нэлээдгүй бас зөрчил илэрсэн. Тухайлбал юм бол одоо энэ астгтал сумдад бол энэ хорхоос үйлдвэрлэл ял шийдвүүлсэн тухайлбал одоо энэ торох ялаар шийдвүүлсэн ялтнууд бол ял эдэлдэг. За ингээд энэ тухайн ялтнуудыг бас хуулиар тогтоосон нөхцөл журамд бас ял эдлүүлдэггүй. За хууль тогтоомжоор заасан эрх үүргийг нь бас хангалтгүй хэрэгжүүлж байна гэсэн ийм зөрчлүүд илэрсэн учраас за цагдаагийнхээ газарт албан бичиг өгвөл за мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхээ газарт прокурорын шаардлага өгүүлсэн. За энэ шаардлага албан бичгийнхээ бас бид хариуг эргэж тооцож үздэг. За тус байгууллагуудаас бол одоо зөрчлийг арилгасан талаар бол эргэж мэдгдсэн. За бид бүхэн бас энэ шаардлага албан бичгийнхээ бэлтгийг тооцож үзээд за дээрх зөрчил маань бас арилжээ. Одоо тэгээд энэ арилсны үндсэн дээр бол одоо тухайн алсмал сумдад одоо ял эдэлж байгаа энэ хүмүүсийн бас эрх хуулиар олгогдсон эрх хууль тогтоомжийн дагуу ялаа эдлэх энэ нөхцөл боломж бол бас бүрдсэн гэж үзсэн. За мөн бид ялтан шилжүүлэх за энэ асуудлыг шилжүүлж авах асуудал дээр бас хоёр улсын хооронд одоо энэ заасан гэрээний дагуу болон эрг хянан шийдвэрлэх хууль зааснаар бол авч хэрэгжүүлж ажилладаг. За энэ оны 2022 оны эхний хагасчлалын байдлаар бол нийтдээ 3 ялтныг бол бид нэр тухайн одоо улстай харилцсан бас зөвшөөрч одоо шилжүүлэх авах ажиллагаа хийсэн байгаа. За Казахстан улсын 3 иргэнийг бол за шилжүүлж авах талаар за холбогдох ажиллагаануудыг хийгээд тэгээд шүүгд прокурорын дүгнэлт үлдэж дээрх 3 ялтныг бол одоо Монгол улсад үлдсэн ялыг нийтлүүлэх одоо шүүгийн шийдвэр гаргаад ингээд Казахстан улсад бол хүргүүлсэн байгаа. За мөн прокурорын байгууллагаас энэ сүүлийн жилүүдэд одоо энэ хартын мансууруулах бодистой холбоотой за хэрүүд нэлээ үйлдэгдэж за энд бас яар шийдвүүлж байгаа хүмүүс
нэмэгдэж байгаа. За тэгэхээр дээрх хүмүүсийн одоо шүүгээс одоо хориглолт хязгаарлалт тогтоосон. За хард тамхи мансууруулах бодис хэрэглэхийг хоригдсон. За энэ үедээ бас дахин энэ төрлийн одоо бодис мансууруулах төрлийн бэлтгэл хэрэгжүүлэхийг бол за цагдаагийн байгууллага шүүгэн шийдвэр үүсэлт байгууллагатай хамт орчуулсан тогтмол гинтийн шалгалтуудыг одоо хийж хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэ шалгалтын үндсэн дээр 2019 онд одоо дээрх тохиолдол 28 удаа гарч ирсэн бол за энэ тоо маань бас жилээр тусам буурч одоо 2022 оны эхний агаарчлалын байдлаар бол одоо дээрх төрлийн хард тамхи мансууруулалт төрлийн бодис хэрэгжсэн нийтдээ 59 хүн бол одоо хяналтанд байгаа. За эдгээр хүмүүст одоо тогтмол одоо дээрх төрлийн хяналт шалгалтыг хийснээр 2 хүн бол одоо дахин мансууруулалт төрлийн бодис хэрэгжсэн тогтоогдсон. За энийг прокурорын дүгнэлт бичиж одоо хүчингү болгоод шүүгээр одоо ял оногдуулж шийдвэрлэсэн. За товчондоо ийм ажил хийсэн байна. Ингээд та бүхэн асуух асуултаа би хариулъя. Үүнийг асууж ирсэн. Анзаарч та өөрөө яран байгаа дуртай биш үү? Таамаасаа яг хэлж байгаа юм. Монгол улсын таамаасаа одоо яг хэлж байгаа гэдэг чинь энэ үсэл байдал нь та бүхэн мэдээлэл боломжтой гэж байна. Боломжтой байдал бол улсын тооцоо хийхдээ гол холбож байгаа гэрийн нөхцөл шалтгаанууд нь юу байна вэ? Тэгээд наашаа одоо ялтан шийдвэрлэх гэдэг чинь энэ журмаараа боломжтой юм ярьж байгаа юм уу? Тэгээд хамгийн дээд хугацаанд тухайн улсынхаа хуулийн хүрээнд хэд орчим жилийн дээр ял идэлж байгаа юм хүмүүс байна. Тэгээд хүйс насны ангиллмаас яаж болж байгаа юм бэ? За 2022 оны эхний үйлдвэрлэлийн байдлаар за энэ мэдээлэл маань тухайн улсаас одоо Монгол улсын гадаад харилцааны яамд бол ирдэг. За энэ мэдээлэл маань гадаад харилцааны яам дээр нэгтгэгдээд за манай гадаад харилцаа эрчим төлөвлөсөний хэлцэд бол ирдэг баг. За өнөөдрийн байдлаар одоо сүүлийн авсан судалгаагаар бол нийтдээ 140 гаруй иргэн бол гадаад улсад бол ял идэлж байгаа гэсэн юм тоо байна. За дээрх улсуудаас хамгийн өндөр байгаа ялтан ба одоо ял идэлж байгаа газар бол бүгд хятад ард орсон. За тэрний дараа за бүгд хятад ард улсад бол одоо 70 гаруй ялтан байгаа гэсэн ийм судалгаа байна. Тэрний дараагийн ээлжинд бол одоо бүгд Солонгос улсад за 10 гаруй хоригдол одоо ялтан ял идэлж байна гэсэн ийм судалгаа бол байна. Дэлгэрэнгүй одоо ингээд өшөө ярих юм бол одоо тодорхой тоо мэдээлэлүүд би дараа нь танд ингээд дэлгэрэнгүй байдлаар бол өгч болно. Ер нь бол Монгол улс одоо гадаад улсуудтай харилцан эрчим төлөвлөсөнийг ирээ байгуулдаг. За энэ хүрээнд бол одоо 30 орчим улстай бол эрчим төлөвлөсөө үзүүлэх, ялтан шилжүүлэх ийм гэрээ бол байдаг. Тэгээ хамгийн гол асуудал маань тухайн улсад ял идэлж байгаа Монгол улсын иргэн маань одоо эх орондоо үлдсэн ялаа идлээ гэдэг ийм хүсэлтийг бол өөрөө гаргах хэрэгтэй. За тэгээд тухайн хүсэлт маань одоо тодорхой эрхгүй байгууллагуудаар дамжаад манай Монгол улсад одоо хууль зүймээр дамжаад улсын ерхий прокурорын газарт ирдэг. За ингээд дээрх одоо хүнийг шилжүүлж авах боломжтой гэж үзэх юм бол ингээд тодорхой ажиллагаанууд хийгдээд ингээд шилжүүлж авах ажиллагаа явагддаг. Жишээлбэл яг ямар одоо дийлэнх хэрэгүүдийн хэрэгүүдээс яг ямар хэрэгүүд хэлж байна? За гадаад улсад ял идэлж байгаа иргэдийн маань ер нь дийлэнх хувь нь хулгайн гэмт хэрэг. Хулгайн гэмт хэрэгт яаж шийдвэсэн хүмүүс. За дараа нь мөн одоо хүний эрүүл мэндэд тохирол учруулах тийм ээ. Ийм төрлийн гэмт хэрэгүүд бас байна. Хятад улсын хадгалаа сүүлийн судалгаар улсын хамгийн олон тооны ял идэлж байгаа. 50-аас илүү юм биш үү? Тэгээд чи өөр юм хуулийн хүрээнд ажиллах шүү. Тэгээд цаазаар авах ялтаас байгаа шүү. Хамгийн харт юм гэдэг чинь юм. Тэгээд яг ийм хүнд байдал олчихсан гэж болохоос ийм хуулийн шийдвэр авчихсан юм би. За бүгд хятад ард улс маань өөрөө ялын бодлого маш хатуу байдаг. За хятад улсад ял идэлж байгаа хүмүүсийн бас дийлэнх хувь нь энэ харт тамхи мансууруулах бодистой холбоотой гэмтэрэг үлдсэн хүмүүс. За эдгээр хүмүүст бол хамгийн хүнд ял шийтгэлийг бол оноодог. Одоо тэр нөгөө хилээр одоо хууль бусаар нэвтрүүлсэн тухайн харт тамхины мансууруулах бодистой одоо бодис нь одоо граммаас шалтгаалаад тийм одоо 20 жил за дээрээс нь бүр цаазаар авах хүртэл ингээд ялын бодлого нь бол нэлээд чанга байдаг. За энэ асуудлыг бас бид бүгд одоо судалж үзээд
бүгд нэр хятад ард улстай одоо харилцсан бас мэдээлэл солилцсны үндсэн дээр өнгөрсөн онд бол 3 Монгол Улсын иргэнийг бол шилжүүлж авчирсан байна. 3 эмэгтэй өргөдөл. За 2 өргөдөл нь бол одоо харт тамхи масуурал төрлийн бодис хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэсэн. Ийм хэрэгтэй шийдвүүлсэн. За нэг өргөдөл нь бол одоо 20 даан амтны гаралтай бүтээгдэхүүн одоо хилээр нэвтрүүлсэн хадгалсан гэсэн. Ийм их шийдвүүлсэн 3 Монгол Улсын 3 иргэнийг бол авчирсан байна. За ярих хэрэгтэй. Тэгтээ цаа зүгээр байвал тоогоор өгч юм билээ гэж. Яг тодорхой одоо танд ингээд дэлгэрэнгүй тоонууд бол одоо судалгаагаар би тань дараа нь бол одоо гаргаад байна. Тэгэхээр хатан дээр нэг асуух юм байна л да. Хатан дээр нэг асуух юм байна л да. Хатаны тодорхой хэмжээгээр буураад байгаа. Цагийн байгууллагын хатан дээр цэглэлцээс ч мэдээлж байгаа. Хөрөнгө газраас ч гэсэн сайн ярьж штэ. Тэгэхээр яг ямар шалтгааны болтноос одоо ингээд мэдээлгүй нэвтрээд байгаа энэ тал дээр яг хөрөнгө байгууллагын ямар ажлыг арга хэмжээ явуулж байгаа. Яг буурч байгаа гэсний одоо яг 18-аас 30 нас гэж би харсан ч үнэт чинь 35 жил. Тэгээд насныхын хувьд одоо бас залуужаад байна гэдэг. Тэгэхээр энэ дээр сэтгэлийн нэг тооцох хариуцлага хэмжээ бас яаж тооцож байгаа мэдээж сэтгэлийн хариуцлага маш чухал хэмжээнд ярьж байгаа гэж бодож байна. Ер нь бол одоо миний хэлж байгаа тоо баримтууд бол одоо ял шийтгэл эдэлж байгаа хүмүүсийн талаар бол яригдчихэж байгаа. Зүгээр Монгол Улсын хэлээр хууль бусаар нэвтрүүлж байгаа гэдэг юм уу тийм ээ. Одоо шалгагдж байгаа энэ тоо мэдээллүүд бол одоо хэрэгжих мөрдөн байцах ажлын хяналттай хөлцөд маань бас байгаа бах. Тэгэхээр энийг бас тавхан манай энэ хэлцээс бас тодруулж болно. Өнөөдрийн байдлаар зүгээр ял эдэлж байгаа энэ хүмүүсийн одоо хар тамхи масуурал төрлийн бодистой холбоотой гэмтрийг үйлдсэн тэр хүмүүсийн тоо мэдээллийг бол би тавхан төр өгсөн дээр 59 хүн бол одоо хяналтанд байна гэж тийм ээ. Тэгэхээр эдгээр хүмүүстээр бол бид нэр одоо гинтийн шалгалтуудыг хийж ажиллаж байна. Баяр цагтаа холбоотой асуудал болж байгаа бол надаас Америкийн шиг хяналт хайж байгаа гэдэг зүйлээр дээрсэн. Америкийн тал дээр мөрдөж шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар одоо асуудал тавьсан бол энэ бол одоо манай одоо ял хэдүүлэх ажиллагааны хяналттай чиг үүрэгтэй бол холбоогүй. Энэ талаар бас та бүхэн манай энэ тодорхой хэлцүүдээс бас мэдээлэл бүрэн авч болох бах. За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За шүүгүүд төрийг төлөөлөх хилцээ хяналтын ажлын гол тоо үзүүлэлт болон 2022 оны эхний ах жилийн байдлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч танилцуулъя. За ингээд улсын ерөнхий прокурорын газар шүүгүүд төлөөлөл улсын ерөнхий прокурорын газрын шүүгэн төрийг төлөөлөх хэлсэн. За прокурор төрийг төлөөлөн эрүү иргэн захиргааны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцдог. За уг үйл ажиллагааг хууль заасан үйлчлэл журмын дагуу явагдаж байгаа хэсэг. За мөн нэг прокурорын газруудын ажил үүргийг ажил үүрэгт мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлэх чиглэлээр бол үйл ажиллагаа явуулдаг. За прокурорын хувьд прокурор төр нийтийн ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын өсөлтөөр за нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл өөрийн санаачлагаар 91 хэн шийдвэрлэх ажиллагаанд бол оролцоод явдаг хуулийн зохицуулалттай. За хууль заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үзнээс нэг прокурорын газруудад мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлж үүднээс улсын ерөнхий прокурорын тушаалаар за төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албыг шүүх төрийн төлөөлөх хэлц дотор бол байгуулсан байгаа. За ингээд та бүхэн төрийг төлөөлөн шүүх төрийг төлөөлөх хэлцээс 2022 оны эхний ах жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хяналтын ажлын гол тоо үзүүлэлтийн талаар танилцуулъя. За иргэний хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд бол прокурор төрийг төлөөлөл оролцох талаар бол төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. За хамтран ажиллагааны хүрээнд бол мэдээлэл санал хүргүүлэх, за хамтран ажиллах санал жижиг байгуулах, за судалгаа мэдээлэл авалгаа гаргуулах, за эрүү зөрчлийн хэрэг материалыг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад төр нийтийн ашиг сонирхолд хөгжирсэн хохирлыг илрүүлэх зэрэг арга хэлбэрээр төр нийтийн ашиг сонирхлыг нөхөн төлөөлөх арга хэмжээг бол авч ажиллаж байна. За төр нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлөөлөх чиглэлээр бол прокурор шүүгд хэмжлэл гаргах, төрийн байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд буруудагч этгээдээр оролцох зэргээр төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил тодорхой арга хэмжээг бол авч ажиллаж байна. За тухайлбал 2022 оны эхний ах жилийн байдлаар 34.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий за төрийн байгууллага 1245
хүсдийг хүлээн авч хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. За энэ дүнг бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол 25.5% бол өссөн үзүүлэлттэй байгаа. За үүнээс 87.9% нь прокурорын санаачлагаар буюу төрийн байгууллагын хүсэлт гаргуулсан нь бол өнгөрсөн оны мөн үеэс бол 59.2% өссөн үзүүлэлттэй байна. За төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын хүрээнд прокурор улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 360 прокурорын нэхэмжлийг бол шүүхэд гаргасан. За хэдийгээр нэхэмжлийн тоо өнгөрсөн оны үеэс 12% буурсан ч гэсэн нэхэмжлийн үнийн дүн бол 4.4 тэрбум төгрөгөөр л өссөн эерэг үзүүлэлттэй байгаа. За ингээд иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд эхний хагас жилийн байдлаар бол прокурор нийтдээ 49.8 тэрбум төгрөгийг бол төр ашигтайгаар буюу улсын төсөвт бол төлрүүлэхээр бол шийдвэрлүүлсэн ийм тоо үзүүлэлттэй байна. За төрийн байгууллагын хүслээр төр жишээ хорлыг төлөөлөх чиглэлээр хамтран бол төрийн байгууллагуудтай бол хамтран ажиллаж байгаа. За үүний нэг жишээ бол Монгол Улсын хөгжлийн банктай бол 2019 оноос хойш хамтран ажиллаж байна. За хамтын ажиллагааны хүрээнд бол прокурор нэхэмжил гаргах, тухайн хэрэг маргаанд прокурор 3 дахь этгээдээр төрийг төлөөлөх оролцох зэргээр бол хамтран ажиллаж байна. За төрийн байгууллагатай холбоотой асуудлын хүрээнд бол үндсэндээ иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бол 2 иргэний хэрэг байна. Үндсэндээ эхнийх нь хаан улд үүргийн иргэний эргийн анхан шатны шүүхт бол Эрэл компанид холбогдох иргэний эрэгт бол прокурор 3 дахь этгээдээр оролцож байна. За Сүхбаатар дүүргийн иргэний эргийн шүүхэд хэн шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Монгол Драй Милк компанид бол прокурор нэхэмжил гаргаж бол оролцож байна. За энэ оны хагас жилийн байдлаар бол 2 хэрэг бол шүүгээр эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Үүний нэг нь бол Монгол Улсын хөгжлийн банкны нэхэмжилтэй Монгема компанид холбогдох 13.8 тэрбум төгрөгийг бол 13.8 тэрбум төгрөгийг бол гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Иргэний эргээд прокурор 3 дахь этгээдээр бол оролцож шийдвэрлүүлсэн байгаа. За хоёр дахь нь болохоор та бүхэн сайн мэдэх ба QS компанид холбогдох хөгжлийн банкны QS компанид холбогдох прокурорын газрын нэхэмжилттэй иргэний эргээд сая 2022 оны 1-р сард бол улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. За сүүлийн мэдээлэлээс дурдхад бол Баянгол дүүргийн иргэний эргийн анхан шатны шүүхэд бол хөгжлийн банкны нэхэмжлэлтэй. За хөтөл компани болон Цэмшхо төрийн өмч төвцөд компанид холбогдох иргэний эрг бол хэн шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. За хөгжлийн банкнаас тус прокурорын газарт уг иргэний эрхийн шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг 3 дахь этгээдээр оролцуулах талаар хүсэлт ирүүлсэний дагуу за тус прокурорын газраас 3 дахь этгээдээр оролцохын хүсэлтийг бол алдан бичгээр шүүхэд бол хөргүүлээд байна. За ингээд шүүгд өрийг төлөөлөх хэлцтэй холбоотой мэдээлэл бол үгээр дуусж байна. Мэдээлэлтэй холбоотой та бүхэн тодруулах асуулт байна уу? Хөөсөд холбоотой асуудал хөгжлийн банк юугаар шүүхэд хатаад тооск кейсээр хариуцж орж ирсэн. Давзаалдах шатны шүүхээс кейсээр дээр тоосკид 20 тэрбум 18 тэрбум жилээ. Тэгээд хөгжлийн банкны 20 орчим тэрбум хэрэгс болсон. Яг энэ хэргээр прокурор яагаад их сэргүүл бичээгүй? Мөн сэргүүл бичих боломжтой эцтэй. Прокурор тухайн хэрэгт бол хэргийн шийдвэрлэх ажиллагаанд бол оролцсон байгаа. За үүнтэй холбоотой асуудлаар бол тухайн шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар хууль заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэр гарсан хэсгээр бол үнэлт өгөлт өгж прокурор гомдол гаргах асуудлыг бол шийдвэрлэдэг байгаа. Зарим нэг кейс байдаг юм л дээ. Миний мэдэх кейс дээр шүүгч нь прокурор чи яагаад эсрүүл бичээгүй юм бэ? Бичих ёстой юм шиг бичих ёстой ч ёстой чигээ бүгд ихтэй цагаан зар кейсэд байхгүй. Яг энэ шиг шүүгч прокурор тэмцэж чөлөөлөөр тийм байдлыг ажилладаг тохиолдол байна. За өнөөдрийн байдлаар бол шүүх бол прокурорч ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцох байр суурьтай холбоотой нөлөөсөн асуудал бол байхгүй байгаа. Саяны хоолоос яг бол кейс шүү дээ. За байхгүй гэдэг би хэлж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За нийслэлийн прокурорын газраас 2022 оны эхний хагас жилийн байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг тавья. За нийслэлийн прокурорын газрын авилттай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс, за тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газар,
цагдаагийн ерөнхий газрын мөрдөн бацаах алба, эрүүгийн цагдаагийн алба, мөн хар тамхитай тэмцэх хилцсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгүүдэд хяналт тавин ажиллаж байгаа. За нийслэлийн прокурорын газар нь 22 оны эхний хагас жилийн байдлаар мөрдөх байгууллагад ирүүлсэн 755 гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг хяналт тавьж ажилласан байна. За үүнийг бол мөрдөх байгууллагаар авч үзвэл цагдаагийн байгууллага 334 гомдол мэдээлэл буюу 44%-ийг нь за авилгатай тэмцэх газар 382 буюу 51%-ийг нь за тагнуулын байгууллага 39 буюу 5%-ийг нь шалгасан байна. За хяналт тавьсан нийт гэмтэргийн талаар гомдол мэдээлэл 341 буюу 45% нь хэрэг үртгэлтийн хэрэг нээсэн байна. За 36 буюу 5%-ийг нь эрүүгийн эрг үүсгэж ялагдчихаар татсан ийм тав мэдээ байна. За өмнөх оны муу үеэс харьцуулахад гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл 28%-аар өссөн байна. За хэрэг үртгэлтийн хэргийн хувьд энэ оны хагас жилийн байдлаар 971 хэрэгт хэрэг үртгэлтийн ажиллагаа явуулсан байна. За мөрдөх байгууллагаар авч үзвэл 437 хэрэг буюу 45% нь авилгатай цагдаагийн байгууллага, за 490 буюу 50% нь авилгатай тэмцэх газар, тагнуулын байгууллага 39 буюу 4.5%, за хамтарсан ажлын хэсэг 5 буюу 0.5% нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. За хэрэг үртгэлт явуулсан дээрх 971 хэрэгээс 220 хэрэг буюу 23% нь эрүүгийн эрг үүсгэж ялагдчихаар татсан. За 173 буюу 18% нь хэрэг үртгэлтийн эргийг хааж шийдвэрлсэн. Өмнөх оны муу үеэд харьцуулах юм бол 132 буюу 16%-аар өссөн байна. За одоо ажиллагаанд 566 хэрэгт хэрэг үртгэлтийн ажиллагаа явуулж байна. За мөрдөн байцаалтын Хэнийг хувьд оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 491 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хяналт тавьсан байна. За үүнийг бол өмнөх оны муу үетэй харьцуулах юм бол 12%-аар өссөн ийм тав үзүүлэлт байна. За мөрдөн байцаалтын 176 хэрэг буюу 36% нь ялах дүгнэлт үлдэж шүүхэр шилжүүлж шийдвэрлүүлсэн. Ялах дүгнэлт үлдсэн хэрэг нь мөн өмнөх оноохоос 28%-аар өссөн байна. За хэргийн эцэслэн шийдвэрлэлт 30 өссөн хувьтай байна. За дээрх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгүүдийн зарим хэрэгүүдийн талаарх мэдээллийг өгье. Энд за нийслэлийн прокурорын газар нь 2022 оны эхний хагас жилд Монгол Улсын хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж авилгын эсрэг хууль, нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль за зөрчиж аж ахуйн нэгж байгууллагад зээл болгож давуу байдал болгосны улмаас Монгол Улсын хөгжлийн банкнд их хэмжээний хохирол учруулсан гэсэн хэрэг дээр хэрэг үртгэлтийн ажиллагаа явуулж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. За үүн дээр бол нийслэл авилгатай тэмцэх газраас ажлын хэсэг гарч мөрдөн байцаагч нар ажиллаж, за нийслэлийн прокурорын газраас мөн ажлын хэсэг гарч хяналт тавиа ажиллаж байгаа. Мөрдөн байцаалт явуулж буй 4 хэрэгт улс төрт нөлөө бүхий 5 хүн, за хөгжлийн банкны болон бусад төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан 51, за аж ахуйн нэгжийн албан тушаалтан 24, нийт 80 хүнд эрүүгийн эрг үүсгэж ялагдчихаар татсан байна. За хөгжлийн банкны 8 эрх бүхий албан тушаалтанд аж ахуйн нэгжийн 8 хүн албан тушаалтанд мөн ялагдчихаар цагдаа хорьсон, гэвч шүүхийн захирамжаар цагдаа хориотой байсан ялагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн ийм өөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. За одоо эрүүгийн эрг үүсгэж ялагдчихаар татсан 80 хүнээс 30 хүнд нь хувийн баталгаа гаргах, 48 хүнд нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. За Монгол Улсын хөгжлийн банкнаас 70 аж ахуйн нэгжид хууль бусаар нийтдээ 2.3 их найд төгрөгийн зээл олгосон байж болзошгүй гэдэг энэ асуудал хэрэг үртгэлтийн хэрэг нээгдээд нийтдээ шалгагдсан. За үүнээс өнөөдрийн байдлаар бол 481.8 тэрбум төгрөгийн хохирлыг төлөгдөөд байна. За мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах мөн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлөвлөх зорилгоор 47 аж ахуйн нэгж тэдгээрийн хувьцаа эзэмшигч болон за хөгжлийн банкны албан тушаалтан 61 иргэний 664 ширхэг үйл хөдлөх хөрөнгө, за 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкуд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус хязгаарлах, прокурорын зөвшөөрлөөр хязгаарлах ажиллагаа хийгдсэн байна. За
2022 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн прокурорын газрын хяналт тавьж ажилласан тоо мэдээнүүдийг тань танилцууллаа. Та бүхэнд асуулт тавьвал хариулъя. Нэгүнээс асуулт байна. 5 сарын 6-ны өдөр Скотland дүүргийн прокурор мөнхөдөө ажлын өдөр ажлын цагаар 1-р дэвтэр чигтэнд хааж хүргэний машинч явах боломжгүй болгож аль иргэдэд чирэгэл учруулсан байгаа. Энэ талаар 7 сарын 1-ний өдөр Сонгон Айхан дүүргийн прокурор ажлын өдөр өнгөрсөн 7 өдрийн ажлын өдөр ажлын цагаар амралтанд аялж цугааж архицсан. Энэ иргэдэд ирэхэд дотоод ажилтай гэдэг зүйлийг хэлж ийсэн. Прокурорын газрын дотоод ажил нь амралтанд явж архитах байдаг юм уу? Энэ талаар. За гуравтан манай сэтгүүлчийг шалгаж байгаа Скотland дүүргийн прокурор бүх нотлох баримтаа өгөөд байхад чамайг тасалж сэргээл арга хэмжээ авч шалган шүү гэж надад тэр эрх мэдэл байгаа гэж айлгаж сүлгүүлсэн. Энэ талаар. За энэ сэдв дээр энэ хэвлэл байгууллагын сэдвээр байгууллагын үйлчлэгийг иргэдэд шуурхай чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн онцлог ажлууд. Тэгэхээр энэ зүйлүүд дээр ямар арга хэмжээ авсан бэ? Одоо хүртэл аваагүй байгаа юм. Эсвэл цаашд ямар арга хэмжээ авах вэ? За яг энэ асуусан асуултанд болохоор улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгүүлсэн байцаах ажлын хэлэл хариулцсан прокурор танилцуулъя. Нийслэлийн прокурорын газраас яг энэ асуудал дээр хяналт тавьж хариулсан болохоор одоо яг нийслэлийн прокурорын газраас асуух асуулттай хүн байгаа юу? Шинэ яамаа bütээс шинэ яамаа болсон. Шинэ яамагийн нөгөө Уган баярыг гадар байцааж байгаа тэр байцаалгүй байж байгаа bütээс За хөгжлийн банктай холбоотой хэрэг дээр бид нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахтай тэмцэх газар дээр хийгдэж байгаа. За одоо яг өнөөдрийн байдлаар бол тэдийд шүүгэж шилжүүлнэ, дуусгана гэдэг урьдчилсан мэдээллийг бол өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байх учраас энэ шинэ яармаг бол тухайн хэрэг дээр шалгагдаж байгаа. Хөгжлийн банкнд банкыг мөсгөхөөс мөнхөд хичнээн яг хэлний төлөвлөлөө хичнээн зүйл заалтаар За хөгжлийн банкны хэрэг дээр нанждын мөнхөдийг бол ялагдагчаар татан шалгаж байгаа. За энэ шалгалтын ажиллагаан дээр бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ын 1 гэсэн зүйл ангиар эрүүг үсгэж ялагдагчаар татан шалгаж байгаа. Гэхдээ зээл болоо тухайн үедээ захирлаар ажиллаж байсан үедээ зээл олгогдсон зээлүүд дээр нь холбогдуулан шалгасан. За өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас тэр талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой байна. Өөр асуулт байна уу? За одоо нэгэн имэйл сайтаас асуусан асуултыг хариулъя. За энэ дээр харж байгаа зүйлээ. За нэгэн цэг имэйл сайтаас асуусан асуулт. За сэтгүүлч Сонгон Айхан дүүргийн прокурорын газрын ажилтны албан агч нар бол тэр 7 сарын 1-нд ажлын байран дээр байгаагүй амралт зугаалгаар явсан гэсэн асуудлыг улсын ерөнхий прокурорын газрын дотоод аюулгүй байдлыг хянан шалгалт хэлцүүд одоо их шалгаж байгаа. Шалгалтын дүн бол гараагүй байна. Тэр албан ёсоор шалгаж байгаа. Мөн таны асуусан нөгөө бас нэг асуулт. Тэр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тэр 1-р игнэн дээр бусдын зам үйлгэн саад учруулсан гэсэн асуудал бол яг удаа хугацаагаар саад учруулсан асуудал тогтоогдоогүй. Тухайн үед машинуудаа зайлуулад холбогд гарах хэмжээг авсан юм бэл. Тэр түрний тэр явчихдаг байсан шүү дээ. Яг л та дуудсан. Тэр асуудлыг бол би мэдээлэл байхгүй. Ямар ч үсэн тухайн тэр 1-р игнэнээр зогссон гэсэн автомашинуудыг шууд чөлөөсөн бэл. Чөлөөлөөд шаардлагатай бол бүр ажилтны компаниудаас хүртэл ирээд ажилтны үйлчлэгийг үзүүлээ явуулсан бэл. Тэр бас нэг асуулт байсан шүү дээ. Тэр нэгэн цэг имээний тэр сэтгүүлч нарыг бол тэр 7 сарын 1-нд Сонгон Айхан дүүргийн прокурорын газарт очиж лайв мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор бол эрүүг эргэж шалгаагүй гэдэг албан ёсоор та бүхэнд бас хэлэх гэсэн. Тэрнээс өмнө тухайн асуудал, тухайн тэр сэтгүүлчтэй холбоотой эрүүг эргэж бол бүр 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бол эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэг заалснаар ялагчаар татаад ялгах дүгнэлт үлдсэн юм асуудал байна. Тэрээс лайв мэдээлэлтэй холбогдуулж бас сэтгүүлчийг эрүүг эргэж холбогдуулан шалгасан зүйл огт байхгүй гэдгийг та бүхэнд бас хэлье.